гэсэн нэгэн шинэ хилцүүлгийн нэвтрүүлгийг хүргэж байна. Тэгэхээр өнгөрсөн 8 жилийн хугацаанд Монгол улсаа хөгжүүлэх гэсэн ураг түүчээгээ болгосон манай хамт олон Монгол улсыг хөгжлийн талаар олон цуврал нэвтрүүлгүүдийг хүргэж байсан. За тэр тусмаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, за мөн шинэ төсөл хөтөлбөрүүдийг зах зээлд гаргах гээд олон хөтөлбөрүүдийг та бүхэнд бид танилцуулж байлаа. За тэгвэл өнөөдрийн нэвтрүүлэг маань хөгжилт хамтдаа гэсэн нэртэй. За бидний гол зорилго бол Монгол улс төр засаг, за иргэнээс ахгуулаад улс орныхоо хөгжлийн төлөө хамтдаа бай гэсэн юм ураг авч байгаа. За бидний ярилцах сэдэв бол Монгол улсын өнөөгийн нийгэм эдийн засгийн байдал юм а. Ингээд та бүхэнд анхныхаа нэвтрүүлгийн зочдыг танилцуулъя. Бид төр хувийн хөвчнөөс дэгш оролцоотойгоо урьсан байгаа. За эдийн засгийн бодлого өрсөлдөх чадрын судалгааны төвийн захирал Отго Чулуу, за сангийн дэд сайд Ганхуйг, за клиникийн 3 дугаар аймгийн зүрхний мэдсэлийн эмч Болзайхан, за нийслэлийн засаг дарганы хамгаалын газрын, за нийслэлийн засаг даргын үүдэр диплом хариуцсан орлогч нар Гамбод, за үндэсний соён бүлгээний тэргүүн Савгжив нар өнөөдөр бидэнтэй анхны хилцүүлгийг хийх гэж байгаамаа. Тэгэхээр иргэд одоо хэлж байгаа. Тэгэхээр Монгол улс хөгжихийн хэрээр за хүн амын амжиргаа дээшлэх ёстой гэдэг байр суурийг байнга ирдэг. Тэгэхээр та бүхэн ер нь Монгол улсын төсөв сүүлийн 10 жилийн дотор 400 тэрбумаас 3 их 80-ийн хэмжээнд хүрсэн атлаа. За иргэдийн амьдрал маш ядуу байгаа. Зарим нь бүр нэн ядуу төвшөнд орсныг одоо яаж тайлбарлах вэ гэдэг асуултыг иргэд байнга тавьдаг. Тэгэхээр мэдээж оролцогчтой маань хувьд 3 минутанд багтаан өөрсдөө санаа бодлыг хэлцэж тэгш байр суурийг илэрхийлэхгүй байсан ч болно. Ядуурлын хувьд бол яаж хэмжиж гэнэ гэдгээс болж байгаа юм л да. Дэлхийн банкны судалгаагаар бол 2006 оны хавцаа бол ядуурлыг өнөөдрийн аргачлалаар тооцоод үзэх юм бол 60% байсан. Одоо бол 30% болоо буурсан байгаа. Тэгэхээр эдийн засгийн өсөлтийн үр дүн бол гарч ийн гэж үзэж байгаа. Яг нь Монгол статистикийн хорооны аргачлал бол өөрөө тухайн жилд бол их үнэн байдаг. Гэвч инфляцийг зохицуулж чаддгүй. Дээр нь дунд нь нөгөө ядуурлыг тооцож байгаа тэр сакс нь өөрчлөгдсөн учраас одоо тэмээ юм хоёрыг харьцуулах болчихдоо. Яг ингээд цэвэр эдийн засгийн хувьд цэвэр аргачлалын үүднээс хараад үзэх юм бол төсөө өсөж байгаа, эдийн засаг өсөж байгаа, ядуурл харьцангуй буурч байгаа гэж би бодож байгаа. Гэхдээ мэдээж 30% ядуурл гэдэг бол өндөр үзүүлэлттэй. Энийг бууруулахын тулд ерөнхийдөө тэр зээлийн хүүг бууруулах замаар бизнес эрхлэх орчныг илүү таатай болгох замаар хувийн хвшлийнхэн өөрсдөө ажлын байр бий болгох бол төр бол ерөнхийдөө ажлын байр бий болох тэр лимит хязгаарт бол хүрсэн. Одоо бол хувийн хвшлийнхэн талд найдах хэрэгтэй байгаа. Хувийн хвшлийнхнийгаа илүү одоо сайн ойлгож тэднэрт яг ямар бэрхшээл учиж чинь тэрийг айлах багасгахын төлөө төр ажиллах ёстой гэж миний байр суурь бол тийм байна. За тэгэхээр өнгөрсөн 20 жилийн хугацаанд бол энэ сэдвэр бол маш их ярьсан. Тодорхой арга хэмжээнүүдийг авсан. Өнөөдөр бол эргээд ингээд харахаар бол бидний хэрэгжилж байсан арга барил маань өөрөө буруу байсан болоо гэдэг би хувьдаа бол дүгнэлтийг хийгээд байгаа. За засгийн ажлыг авахаас өмнө бол энэ бичил зээлийн чиглэлээр бол бас тодорхой хэмжээнд туршлага хоригдлуулад бичил зээлээр иргэд маань өөрсдөө одоо амьдрал амжиргаагаа дэвшлүүлээд явах тийм болцоо байдаг гэдэг одоо үндслийг гаргаж ирээд бол ажилласан. Төр засаг маань ч гэсэн яг энэ чиглэлээр гадаад дотоодын зээл тусламжийг оруулах, тодорхой одоо сургалтуудыг явуулах, хүмүүр өөрсдөө бизнес эрхлээд өөрсдөө ажлын байрыг бий болгоод өөрсдийнхөө амьдралыг аваад явах ёстой гэдэг энэ үзэл баримтлалтаар явлаа л да. Энэ талаар бол яг энэ неолиберализмын энэ бодлогын эсрэг одоо зүгээр энгийнээр хэлбэл тэр Граммийн банкны Юнус гэдэг хүний одоо яриад байдаг шиг юм арай бас амьдрал дээр болохгүй байх гэдэг талаараа сүүлийн үед их яригдчихэв. Төрийн оролцоо бол энэ дээр тодорхой хэмжээнд байх ёстой, зохицуулт байх ёстой. Хамгийн гол нь бол өнөөдөр хүн бүр бизнес эрхлэх заавал албагүй. Төрөөс болон бодлогоо гаргаад хувийн хвшил нь одоо бизнесээ өргөжүүлээд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлээд түүгээр ажлын тогтвортой байрыг бий болгох тал дээр анхаарч ажиллах ёстой маа гэдэг тийм санааг бол би сүүлийн 3 жилд бол илүүтэй их үзэж байгаа, илүү үр дүн авчрах байх гэж бодож байгаа. Нөгөө талаасаа бол энэ халамжийн бодлого маань өөрөө автгааруулсан байдал нь иргэнэ хитрхи одоо сулруулах, ядуурл нь өөрөө зөвхөн одоо энэ идж байгаа, хэрглэж байгаа зүйлээсээ гадна бидний сэтгэхүй дотор байна доо мөн ойлгож ядуурлаг бол энэ сэтгэл дотроос авч хайж иргэнэ хүчрхэгжүүлж байж боловсролтой, мэдлэгтэй, мэдээлэлд гарцтай, чадвартай, тодорхой хөдөлмөр эрхлэх чадвартай болгосноор
одоо ядуурлын асуудлыг нийгмээр даахгүй болох юм болоо гэдэг тийм санааг бол төвшүүлж байгаа. Жирийн иргэний төлөөлөл болгож одоо зүрхний эмч болцоохныг зориуд урьж оролцуулж байгаа. Яагадгүй л зүрх байж хүн одоо амьд явдаг гэж тийм. Тэгэхээр Монголын зүрх нь юу юм? Монголын хөгжлийн зүрх нь юу юм? Одоо төрийн байгууллагын хүмүүс тайлбарлахыг хаж байгаа. Иргэн хүний хувьд та юу гэж боддог вэ? Мэдээж хэрэг Монгол гэдгийн болно бол хүнд байх шин. Монгол хүн л байх шин. Дөнгөж төрж байгаа хүүхдээс ахуулаад 80 насны хүртэл хүн байх шин. Тэгэхээр энэ одоогийн эдийн засгийн форум ч гэсэн зөвхөн бизнесийн хөгжлийн юм уу тийм ээ төр бизнесийн хөгжлийн биш иргэнтэйгээ хамтдаа гэсэн тэр тийм агуулга агуулсан баг гэж би ойлгосон хамтдаа хөгжиж. Тэгэхээр би энэ форумыг зохион байгуулах гэж байгаа өнгөрсөн жил хийсэн ажлынхны үр дүнгээс ч гэсэн би бол хариулах биш болно баг асуулт асуумаар байгаа юм л да. Нэгдмийн форумоос жирийн иргэдэд жишээлбэл яг ямар үр дүн хүрэх бололцоо гарсан бай, хүрсэн бай. Энэ жил хамтдаа гэж үнэхээр ийм гарчиг нэр өгч байгаа бол хүмүүст яг иргэн дорж тийм үү, дулмаад юм уу тийм ээ. Надад ч юм уу иргэдэд ямар үр дүн хүрэх вэ гэдгийг л хармаар. Тэгэхээр таны хэлдэг шиг Монголын гол үнд мөн чанар нь хүн юм бол хүн дээр эдийн засгийн хөгжил маань бодлого маань очих хэрэгтэй баглагт найдаж байгаа. Сангийн эдийн засгад хариулт болж байгаа. Ягаад гэвэл өмнө нь бол эдийн засгийн форум бид хамтаа гэж өрөөтэй байсан. Тэгэхээр бид хамтаа чадсан уу тийм ээ. Одоо хөгжил хамтаа байж чадах уу гэж болцаахан одоо хамтаа байж чадна гэдэг урандаар явж байсан. Отогцолоо захирал бол мөн түрүү жилийн арга хэмжээнд зохион байгуулагчаар орж ирсний үед бас мөн нэмэрлээд хэлэх бах. Ер нь бол форумын гол зорилго нь бол нийгэмд хилцүүлгийг бий болгоё. Хилцүүлгээс ойлголцлыг бий болгоё. Тодорхой асуудлуудыг сөхөж ярих гэдэг тийм зорилготой байсан. Тэгэхээр тэр тал дээр бодлого зохиогчид, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид, хувийн хвшлийнхэн, гадаадын манай зочид маань бол нэгдсэн ойлголцолд бидний дэвшүүлсэн асуудлуудаар хүрсэн болоо гэж бодож байгаа. Уур амьсгалыг зөөлрүүлэх тэр тал дээр бол форум гол үүргээ гүйцэтгэх ёстой байсан. Тэрнийг хийсэн. Тухайлбал хөрөнгийн биржийн асуудлаар ямар үйл явдал өрнөж байгааг та бүхэн мэднэ. Төсвийн шинжилгээний асуудлаар ямар хөө асуудлууд өрнөснийг мэднэ. Өрсөлдөх чадвар институт маань байгуулагдаад өнөөдөр шинэ хэмжүүрүүдийг гаргаж ирээ. Дотооддоо өрсөлдөөнийг ярихасаа гадна Монгол улс энэ дэлхийн хамтын нийгэмлэг нэг гишүүний хувьд дэлхийн зах зээл дээр яаж өрсөлдөх гэдэг асуудлыг бид нар одоо сөхөж тавьж ярих нь их чухал. Бүртгэлийн асуудал гэж ярьсан. Бүртгэл дээр иргэнэ тоолох, малаа тоолох, газар хөрөнгөө тоолох асуудлаар ярьсан бол энэ дээр мөн одоо ямар ажил өрнөд байгааг бол та бүхэн мэдэж байгаа. За мөн ногоон эдийн засаг гэдэг дээр бол одоо өнөөдөр эко бодлого эдийн ногоон байгаль орчинтой одоо харилцан шүтэлцээг бий болгосон тийм хөгжлийн загвар хэрэгтэй байна гэдэг бол дээр дооргүй ярьдаг болсон байна. Энэ нь ажил хэрэг болох байх. Үр дүн өнөөдөр ингээ гарчихгүй бидний амьдрал сайжирчихгүй бол бас тийм биш. Өнөөдөр ярилцаа хууль тогтоомж орчин бий болоод манай гол нь шийдвэр гаргахдаа тодорхой хэмжээнд бусад хүмүүс ингэж боддсон байлээ шүү. Өөр газар ингэж хийсэн байлээ шүү гэдэг энэ ойлголцлыг бий болгосон байна. Тэгээд 1 сая хүний бодоод яг нэг хүнд ноогдож байгаа дотоодын нийт бүтээгдэхүүний үнийн дүр тусгаар үнэхээр хөгнөс сонсогддог л доо. Тэгэхээр яг нийслэл хотыг бүсгэж бид нар нийслэлийн өвөлдөр экологи хариуцсан орлогч даргаыг урьж оролцуулж байгаа. Тэгэхээр форумд бол одоо нийслэлийн асуудлыг хөндөж ярих гэж байна шүү дээ. Тэгэхээр нийслэл одоо сүүлийн 20 гаруй жил ер нь нийслэл юм шиг хөдөөж юм шиг бүр боли аймаг болиё гэсэн саналтаач бараг хүмүүс бий болсон. Тэгэхээр одоо энэ форум дээр бид нар нийслэлийн ямар том асуудлуудыг шийдвүлэе гэж бодож байгаа. Ер нь олон асуудал орж ирэхээр бараг замын дундаас унцдаг ш тийм ээ. Нэг зорж байгаа зорилго юу вэ? Тийм. За юуны түрүүнд нэг хоёр зүйлийг бид их сайн ойлгох ёстой. Одоо өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол улс ямар байгаад ямар хэмжээнд хүрв анх одоо тарих сэтгэл зүрхэндээ бодож тээж явсан тэр хүсэл тэр одоо зорилтын цэг маань өнөөдөр ямар хэмжээнд хэрэгжвэ гэд хүн болгон бас бодож байгаа байх. Дэлхийн олон орнуудын дотроос харьцангуй богино хугацаанд 30-аас 40 жилийн хугацаанд маш их том өсрөнгөө хөгжлийг хангаж чадсан улс орн. Одоо жишээлбэл манай энэ эдийн засгийн бүс нутагт янз бүрийн зүүн өмнөд Азийн барууд, луунууд гэдэг их олон одоо жишээ болгож ярьдаг. Одоо Гонконг, Сингапур эсвэл одоо томоохон улсуудаас
Өмнөд Солонгос байна, Малайз байна, Филиппинч байна гэх мэт. Монгол улсын нэгэн онцлог байдаг. Одоо сая ярьж байгаа зүүн өмнөд Азийн бүх орнуудаас ялгардаг нэг онцлог бий. Тэр нь юу вэ гэвэл 90 оны үед тухайн үедээ хоримтлагдж байсан улс төрийн нийгмийн үзэл санааны хувьсгалуудыг нэг өсөндөө зэрэг хийж эхэлсэн. Жишээлбэл одоо сая жишээ болгож ярьж байгаа өмнөд Солонгосч байдаг юм уу? Гонконг, Сингапур ялангуяа одоо энэ зарим нэгэн зүүн өмнөд Азийн орнуудыг жишээ болгож ярих юм бол улс төрийн эрх чөлөөг хангалгүйгээр нэлээд хатуу ширүүн одоо бидний ярьдгаар дарангуйллын гараар маш их юм том төвлөрсөн удирдлагаар эрх мэдэлтэй цөөн хүмүүсийн удирдлагын дор их тийм огцом тэгсэн мөртлөө маш их цэгцтэй зохион байгуулалттай арга хэмжээнүүдийг авсны үр дүнд нэг 25, 30 жил, 40 жилийн хугацаанд маш ядуу байсан улс орнууд маш их өсрөнгөө хөгжилд хүрч чадсан байна. Монгол улсын хувьд нэгдүгээрт нутаг томтой хүн ам нь бол их тархай байрлсан социализмын он жилүүдэд ч гэсэн хамгийн буурай хөгжилтэй хоцрогдсон улс орн байсан. Тийм улс оронд нэгэн зэрэг нэг өсөндөө одоо боловсролын, мэдлэгийн, мэдээллийн өндөр түвшинд хүрч чадаагүй улс оронд эрх чөлөөг олгосноороо бид улс төрийн өөрчлөлт байгуулалтыг эдийн засгийн өөрчлөлтөд хосолж хийж чадсан. Тийм учраас өнөөдөр бид 20 жилийнхаа үр дүнг дүгнэж үзэхэд маш их олон бусад орнуудад байгаагүй их том эрх чөлөөг ард иргэддээ авчирсан энэ нь бол их буруу юм болоогүй. Гагцхүү хүн болгоны хүсэж мөрөөдөд байгаа тэр эдийн засгийн тэмүүллийг өнөөдөр хангах эдийн засгийн нөөц хараахан бас бүрдэж амжаагүй явж байна гэж би үздэг. Тийм учраас өнөөдөр экологийн хувьд ялангуяа иргэддээ жигд одоо ийм боломжтой амьдрал хангалуун амьдралыг эмнэлэг, боловсрол, тээвэр ялангуяа одоо тэтгэвэр тэтгэмжиндээ гараад өндөр насандаа хүрснийхаа дараагаар хэрхэн яаж амьдрах вэ? За нийслэл хотын хувьд ярих юм бол хүн амын маань 3/2 нь одоо хөдөө суманд амьдарч байсан яг тэр хэв маяга Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр амьдраад үргэлжлүүлэн амьдарч байгаа. Энэ байдлыг өөрчлөхийн тулд одоо эдийн засгийн томоохон реформыг бол үргэлжлүүлэн хийх болцсон, шаардлагатай болсон. Үндэсний соён бүлгөөний хувьд газраас авахудад олон асуудал одоо дуу хоолойгоо хүргэжсэн. Тэгвэл сүүлийн үед эдийн засгийн эрх чөлөө гэдэг үгийг хүмүүс их хэлэх боллоо. Би эрх чөлөөтэй гудамжаар алхаж байна. Би эрх чөлөөтэй сургуулаа сонгож байна. Эмнэлгээ сонгож байна. Тэгвэл эдийн засгийн хувьд би хараад байгаа нь өнөөдөр Монголын төр яг ардчилсан засаглалтаа мөн үү гэдэг асуултын хариултыг авахыг хүсдэг. Тэгэхээр лавжуу дарга та ер нь эдийн засгийн эрх чөлөө гэж юуг олох хэрэгтэй бэ? Тэр хүмүүс өнөөдрийн шиг хүний өгсөн ингээ 21 мянган төгрөгийг юм уу 70 мянган төгрөгийг өгж байгаа эдийн засгийн эрх чөлөө мөн үү? За баярлалаа. Нөөцийн хөдөлгөөн ер нь бүх иргэд бол энэ төлөө тэмцэж байгаа шүү дээ. 90 онд бол манай ах нар бол гайхалтай хувьсгал хийж өгсөн. Эдийн засгийн эрх чөлөөг бид нар авах тэр хамгийн гол нь хүн бол өмчтэй байх хэрэгтэй байна. Өмчтэй ээжж бол энэ зах зээлийн нийгмийн гол үндсэн утга байна. Тэгээ бол тодорхой хэмжээгээр өмчүүд бий болсон. Нэг хэсэг маань өмчийг авсан, нэг хэсэг маань давуу хэтрүүлж авсан гэх процесс явагдаад сүүлд нь ямар асуудал гарч ирсэн бэ гэвэл бид нэр буцаагаад мэдлэгүүр монополийн байдалд орсон байна. Өнөөдөр бол манай эдийн засгийн нийт капитал бол маш цөөх хүнд хоримтлагдсан байна. Дундаж давхраг алга байна. Тэгээ нэгэн ядуучууд бий болсон. Эндээс бол нөгөө яриад байдаг эдийн засгийн эрх чөлөө буцаад боомлогдохоос бол гарч ирж байгаа юм л да. Тэгээ ялангуяа бид нэр 90 оноос хойш